Цаг хугацаа. Хүний амьдрал гэдэг цаг хугацааны тойрогт эргэлдэж байдаг. Энэ орчлонд хүний хувь заяаг олж төрнө гэдэг үнэхээр хэн хүнд олдоод байдаггүй сайхан боломж. Гагцхүү үүний боломж гэж харах нь чухал. Хорвоо дэлхийд мэндэлж чадаагүй чадсан ч эрүүл бос хүмүүс олон байдаг шүү дээ. Тэдгээр хүмүүсийн дэргэд эрүүл саруул инх тухандарч байгаа хүмүүс нэг л буруу амьдраад байх шиг. Өчөөхөн төдий өвсний чиний асуудлыг уулын чиний болгож арих, дарс, тамхи гэдэл буруу бүхнийг өөрөөсөө эхлүүлээд байх юм. Бидний амьдралд шантрах асуудлууд гарахыг үгүйсэхийн аргагүй. Гэхдээ шантарлаа гэд, унлаа гэд өөрийгөө зовоон тарчлаа. Өөрт хэрэггүй хортой бүхэн рүү толгоогоо дүрэн явах нь хиндэж шаардлагагүй мэт санагдана. Солонгын 7 өнгөөр ирээлжилж сайн муу, сайхан муугаа өнгөрөн одох нь энэ орчлонгийн зам ёсны л зүйл. Үхэл хагцал, салалт сарнилт, уу гашуудал, гинт хэрэг гээд бүгд л тухайн цагтаа өвдөл, санаа зовлт, сэтгэл гутралыг дагуулдаг. Гэхдээ энэ бүхэн цаг хугацааны эргэлтэнд аажмаар хэмжлэгдэж нэг мэдхэд жирийн үзэгдэл мэт сарнин алга болдог. Тэгэхээр цаг хугацаанд эмч, зөвлөгч, багш гээд олон нэр томьёоллыг өгч болмоор. Энэ бол зөвхөн таны л сонголтын асуудал. Нөгөө талаас нь харвал цаг хугацаа бидэнд хатуу ширүүн амьдралыг даван туулах эрч хүч, зориг төвчээрийг заахын тулд хаяа нэг сорил тавьдаг юм шиг. Хүн бүр энэхүү сорилыг даван гарч чадна. Учир нь хүн бүрийг давж чадах үс сорилоор нь сордог гэсэн үг. Амьдрал хатуу байна шүү дээ гэд ихэн хөвлөдөө эргээд ордог ичидтэн энэ хорвоо дээр үгүй шүү дээ. Бидний амьдралд бусдынхаас илүү нь юу ч байхгүй. Таны, миний, чиний бид бүгдийн туулсан зам яг л адилхан. Харин эрт хойно гэдгээрээ л ялгаатай байх. Би ямар азгүй хувь тавилантай хүн юм бэ? Намаа хинч тоохгүй. Над чиг царай мотын хин тоодог юм. Бурхан яагаад намайг шийтгэд байгаа юм бэ? Одоо болсон юм шүү, хангалттай гэх мэтэр миний дуртаагүй олон гуниглал, гутрал, гомдлын үгс энэ хорвоогоор дүүрэн. Гэхдээ та түр байзнараа энэ үгийг ганцхан та хэлээгүй. Тань шиг ингэж хэлсэн маш олон хүн бий. Таны амьдралд ямар ч асуудал бэрхшээл тулгарлаач цорын ганц нь та биш. Бусд нь ч гэсэн энэ замналаар явсан, туулсан, бас даваад гарсан. Үүнчлэн тааж гэсэн амьдралыг тань нурааж буй. Ноён нуруух тань бүхийлгэж байгаа асуудал зовлон бэрхшээлийг даван гарч чадна. Энэ зөвхөн цаг хугацаа, оюун бодол, сэтгэлгээний төр зүрийн л үйл явдал байх болно. Бурхан бүх хүнд боломжийг өгдөг. Харин хизээч шийтгэдэггүй. Бидний сонголт ямар байхаас л та бидний амьдрал хамаарна шүү дээ. Бид хөдөлмөрлөж, амжилтын төлөө цаг зав, сэтгэл зүрхээ зориулснаар гэрэл гэгийг олж харна. Харин залхуурч өнөөдрийн төлөө амьдарснаар бид юу ч хожихгүй. Харин ядуу тарчиг байдлыг амьдралдаа хураасаар байх болно. Тиймээс би бүх хүнд алсын хараатай ирээдүйн зориг тэмүүлэлтэй байхыг уриалж бас ятгах байна. Бусдын биш, зөвхөн өөрийнхөө зүрхний хүслийг сонсож тагаарай. Таныг танаас өөр хинч мэдгүй. Тийм адил таны хувь тавиланг хинч хизээч удирдах чаддаггүй.